Сайн амнахаа дараагийн хвшлэгээр уулзж байна. Өнөөдрийнхээ бичлэгээр Alice in Borderland цувралын Season 2-ыг ярьж хөрвөлдлээ. Тайлбар хэсэг дээр Season 1-ийг нь үзэх линкийг тавьчих болохоор үзээгүй байх юм бол үзчихгээд ороод ирээрэй. Season 2 нь мөн адил 8 ангитай ч гэсэн нэлээд их ярих зүйлтэй учраас 3 парт толгойд оруулъя гэж бодож байна. Өмнөх бүлэг дээр Alice болон түүний найзууд нь Тото үзрүүдийн бүх таалбарыг дуусгаад тоглоомын дараагийн шат руу орж яваар дууссан. Манай хэд бөөндөө юу хүлээж байгаа л гээд гайхаж зогсож байтал хаанаас ч юм хий нэгэн тэнд байсан хүмүүсийг учир зүггүй буудаж эхэлдэг. Юу болоод тань гэсэн чинь гэлийн ноёны тоглоом эхэлж гисэн бөгөөд ердөө зэвсэг өрсөн нэг боссыг устгахад л болох энгийн дүрмтэй ч нэлээд хэцүү тоглоом байдаг. За тэгээд зэвсэггүй учраас зогтож ногдхаас өөр юм хийж чадалгүй сууж байтал Лазар машинтай ирж таарад манай эдийг авах бөгөөд чиши ягаас бусд нь сууж амждаг. Нилээ ол зогтож чадсан ч эцэст машин нонхолцноос олоод нөгөө эдээс салж хариу үлдсэн эд нь ямартааш төрөө орогдох байртай болж чаддаг. Гэсэн ч хоол хүнс болон цааш явах унаа эрэхтэй учраас Аантай хамт ирсэн Тата болон Коине хоёр машин болохоор харин Арису болон Усагийн хоёр хоол хүнс цуглуулахаар явцгаадаг. За ингээд хоол хүнс унах унаатай болсон хэд маань ядаж нэг шүнч гисэн 50 амарцгаадаг. Маргааш нь олж гадаах байдлыг ажигладал гэлийн ноёноос гадна бусад өдрүүд ч гэсэн хаа сайгүй харагдах бөгөөд тэр болгоно нь гэлийн ноён шиг тоглоомын босстай байх гэж таамагладаг. Яг яагаад гэдгийг мэдэхгүй ч гэлийн ноён бүх хүмүүсийг хүчээр тоглоомонд оролцуулаад тоглоом эхлүүлчихсэн бөгөөд газар нутаг нь хязгааргүй юм байна лээ. Одоохондоо ингээд зугтаад нуугдаад яваад байж болох ч гэсэн цаг хугацаа явахын хэрээр угаасаа л баригдаж өгөх нь тодорхой учраас ямар нэг арга бодож болохоор шийддэг. Гэхдээ зэвсэггүй учраас шууд очиод алдаж чадахгүй. Тиймээс бусад тоглоомонд оролцож мэдээлэл цуглуулж байгаа дараа нь учрыг нь олохоор олцгоодог. Мэдээж өөр тоглоомонд оролцвол гэлийн ноёноос зогтох шаардлагагүй гэхээр бараг хамгаалалт болчихно гэж үзээд Арисугийн гаргасан саналыг бүгдээрээ дэмжснээр цэцгийн ноёны тэмцээнд оролцохоор шийддэг. За тэгээ яваад очтол нөгөө тэмцээн нь заавал 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох ёстой бөгөөд өгчгсөн гэж бодож байсан өнөө Нирагийн чинь аль хэдийнэ ирээд нэг бугуйчийг нь зүүчгсэн байж таардаг. Манай хэд ч энтэй оролцвол угаасаа ялахгүйгээд дургуйлгсан ч Усагийн бол эсрэгээрээ айд санаа зовоолгүй шууд л оролцоно гэд бугуйчийг зүүрснээр бусдан ч гэсэн Усагийг дагаа тэмцээнд оролцохоролдог. За тэгээ яваад ортол Кюма гих овцгүй хүнээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг хүлээж байдаг. Энэ хэд нь өөрсдийнхөө талаар нарийн мэдээлэл өгдөггүй зүгээр л өөрсдийгөө эндхийн оршин суугчид гэж танилцуулдаг. Мөн дээрээс нь цаашид оролцох хүнд өрстэй хөзрийн бүх тэмцээн нь энэ хэдтэй адилхан оршин суугчид гэх хүмүүсээс бүрдсэн жижиг боссод байх бөгөөд тэдний бэлдсэн тоглоомор өрсөлдөж ялах ёстой гэдгийг олж мэддэг. Мэдээж ялагдсан тал нь багаар халуулах учраас тэдний хувьд ч гэсэн эрсдэлтэйгээс гадна одоо тоглох гэж буй тэмцээн нь тэдний зохиосон тэмцээн хэдийч Кёмогийн багийнхан мөн адил анх удаа л тоглох гэж байгаа юм лээ. За тэмцээний дүрмийг нь тайлбарлая. Тэмцээн маань нийтдээ 2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд баг тус бүрт 10,000 оноо өгөх бөгөөд тус 10,000 оноогоо гишүүдтэй яаж ч хуваарлаж болно. Гэхдээ хамгийн багадаа 100 оноо заавал өгөх ёстой. Ингэснээр гишүүн бүр оноотой болох бөгөөд хоорондоо оноонуудаа булаацалцаар агаад цаг дуусах үед өндөр оноотой баг нь ялна. Оноо цуглуулах 3 төрлийн арга байгаа бөгөөд эхнийх нь багийн тоглогчид хоорондоо дулаан их арга. Дулаан гэдэг нь зодтолдох биш зүгээр л биед нь өрхөд болно. Жишээ нь та 2000 оноотой байж байгаад эсрэг багийн 1500 оноотой тоглогчид хүрэх юм бол өндөр оноотой байснараа та яалч нөгөө тоглогчоос шууд 500 оноог нь булааж авна. Мөн дээрээс нь нэг багийн 2 тоглогч хөдлөлцөх юм бол оноо нэмэгдэж тооцогдох бөгөөд өөрөөсөө өндөр оноотой тоглогчийг нийлж аваад ялах боломжтой гэсэн үг. Хоёр дахь арга нь айтем цуглуулах арга. Тэмцээн болж буй талбар буюу чэнгэлэгнүүд донд 6 ширхэг янз бүрийн оноотой айтемнууд нуусан бөгөөд олж чадах юм бол бонус оноо авна. Гурав дахь арга нь хамгийн өндөр оноо цуглуулах боломжтой хэдий ч хамгийн эрсдэлтэй арга. Хоёр баг тус бүрийн төвдөө бөгөөд айлынхаа төвд хүрэх юм бол шууд 10,000 оноо багтаа авчирна. Хэдийгээр сайхан сонсогдож байгаа ч өөрийн төвд хүрж байгаа хүний оноо нь хязгааргүй болох бөгөөд хязгааргүй оноотой хүний бие төрөх юм бол 10,000 оноо алдаад хасах оноотой олж тэр дор лазер туулж өгөх аюултай. Тэгэхээр төв дээрээ хүн байж л байх юм бол энэ аргаар оноо авна гэдэг нь бараг л боломжгүй гэсэн үг. Мөн дээрээс нь тулаанд оролцох юм уу эсвэл айлын төвд амжилттай хүрж оноо авах юм бол тус тоглогч шууд идэхгүй болох бөгөөд өөрийн төв төрснээр дахин тоглоомонд оролцох боломжтой болох юм байлээ. Тулаанд орсныхоо дараа төвдөө хүрж идэвчихгүй явж байгаа дахин тулаанд орчих юм бол хоёр тоглогч хоёулаа тоог нь цугуулад хэсэгтээ хөдлөх боломжгүй болно. Ер нь бол спамдаад оноо цуглуулад яваад байж болохгүй. Оноо цуглуулах эсвэл алдсан байх юм бол заавалчгүй төвдөө хүрж нэг рейс хийгээд дахин тоглолтод оролцох ёстой л гэсэн үг. За ингээд тэмцээн эхлэх бөгөөд Коине болон Усагийн хоёр хамгийн хурдангүйдэг учраас өрсөлдөгч гараад ирэх юм бол зугтаж чадна гэж үзээд тус бүр 300 оноо удаангүйгээд баригдах магадлалтай Арису болон Нирагийн хоёр 4600 4700 оноо аваад даатаг төв дээр үлдээх бөгөөд угаасаа хязгааргүй оноотой олчих учраас хамгийн бага оноо буюу 100 оноог өгдөг.
Гэсэн ч үүний магадгээд өндөр оноотой болон бага оноотой хоёр нь нэг нэгнээ хамгаалаад хамтдаа явцгаадаг. За тэгээд Коине болон Арисо хоёр явж байгаад хамгийн ихний айтмыг олох бөгөөд ингэснээр Коине маань нийтдээ 2300 оноотой болдог. Яг айтмаа авч чаад гараад иртэл эсрэг багийн ахлагч Кюма үдэнд нь тулдыг ч гэсэн бардам зогсож байхлаар нь Арисо маань нэг эсрэг нэг тулдаад үзтэл нөгөөх нь 2000 оноотой байж таарад 500 оноо болоо чаддаг. Амар өөртөө ихтэй амбицтай юм шиг нөхөр байсан ч багийнхаа нөхдөөсөө өөрийгөө илүү үзэлгүй яг тэнцүү 2000 оноогоор хуваачсан юм лээ. Нөгөө талд Усагийн Нэрагийн хоёр ч гэсэн ганц нэгээр явж байгаа үнтэй тааралдаж оноо цуглуулсаар манай эдэлт илүү өрхөж эхэлдэг. Баг нь ингээд нүдэн дээр нь ялагдаж байгааг хараад эсрэг багийнхан ч гэсэн юугээд л зүгээр суугаад авах уу бөөндөө бодож байгаад нэг галзуу гэмээр санаа бодож олдог. Шууд эсрэг багийнхаа төв рүү дөрөв тоглогч нь зэрэг дайрах ба аль нэгэн төвийн хамгаалагчид баригдаж өгнө. Гэхдээ үлдсэн 3 нь айлынхаа төвд өрснээр 3000 оноо авахар төлөвлөж тэр нь амжилттай болох бөгөөд нэг хүнээ алдсан ч гэсэн оноог тэргүүлж эхэлдэг. Ингэснээр тэдний багийн оноо өндрөөлөө зогсохгүй 3 тоглогч нь 10,000-аас дээш оноотой олчихсан учраас манай хэд шууд тулаа игээд ялах боломжгүй бөгөөд айтем олж оноо нэмэхээс өөр аргагүй болдог. Гэсэн ч айтем болох нь бити хээл эсрэг багийнхантаа баригдаж оноо алдсаар агаад онооны зөрүүг улам л их болгочихдог. За ингээд айтемнуудаа чалтаад онооны зөрүү нь бүр 12000 болох бөгөөд одоо зөвхөн айлынхаа төв төрж байж л ялах боломжтой болохоор нөгөө хэд нь бүгдээрээ төв хамгаалаа зогсчихдог. Гэсэн ч өмнө хөцөлдөж байсан нэг саксуу нөхрийг өцсөөр байгаа Усагийн маань өөрийнхөө араас хөлгөж чадах бөгөөд үлдсэн 3 дээр нь Арису, Коина, Нэрагийн 3 маань шууд явж очдог. За манай эдийн төлөвлөгөө нь болохоор Арису өмнө нь тулаан торсныхоо дараа төвдөө үрж идэвхжээгөө бөгөөд ийм хүнтэй тулдах юм бол хоёр тоглогч хоёулаа тогон цохилдог дүрмтэй. Тэрийг ашиглаж эхний үний анхаарлыг нь татах бөгөөд үний араас Нэрагийн цусаараа дайралт хийж цаг гаргаад дөрүүлж төвд нь хүрснээр 10,000 оноо авч чаддаг. Гэхдээ харамсалтай нь Коина маань арай үрж амжилгүй өөр хүнд баригдаж 500 оноо алдснаар онооны зөрүү 3,000 болж өөрчлөгддөг. Уг нэлээд амжилттайгаар онооны зөрүүг багасгаж чадсан ч гэсэн одоо цаг дуусахад ердөө 20 минут үлдсэн бөгөөд энэ арганд нь дахиж уртахгүй учраас ингээд манай эдийн хөв тоглоом дуслаа гэсэн үг. За ингээд ихэнх нь өхөлтэйгээ эвлэрээд сүүлийн мөчөө ганцаараа өнгөрөөнөгээд явж байхад Усагийн маань ганцаархнаа тоглоом дуусах хүртэл бууж өглөө үлдсэн нэг айтмыг хайсараагаад олох бөгөөд онооны зөрүү 5,000 болж багасдаг. Энэ хүртэл байнагт ороод гацчихсан байсан Арису маань Усагийн ачаар сэргэлт аваад ямар ч хамаагүй аргаар нэг арга олоод заавал ялна гэд нөгөө багийнхан руу явдаг. Гэтэл замд нь үхэн гэдгээ мэдсэн өнөө Нэрагийн чинь үнд өрхөө гаргачихсан өмнө чадаагүй зүйлээ одоо гүйцэнэгээд Усагийн руу дайрж явахт нь азар Арису маань даралтаа зогсоодог. Нилээн гэмтсэн Усагийг төв дээр үлдээчгээд цаашаа явж байгаад хугацаа дуусахаас 5 минутын өмнө Кюмаг олж чаддаг. Манай хоёр сүүлчийн мөчөө хамт өнгөрөх бөгөөд өмнө хэд хэд тааралтай үед Кюмагийн хэлсэн үгнүүд нь манай Арисугийн сэтгэлийг нэлээд хөдөлгсөн болохоор ядаж сүүлийн удаа гар урж болох уу гэж асуудаг. Уг нь тэмцээн дуусаагүй учраас гар урих юм бол оноонд нь өөрчлөлт орно гэдгийг мэдэж байгаа ч угаасаа Кюма өндөр оноотой учраас ялагдахгүй итгэлтэйгээр Арисугийн сүүлчийн өсөлтийг нь хүлээн авдаг. Гэтэл Арису маань 14950 оноотой буюу Кюмагаас өндөр оноотой байж таарад тулаанаас 500 оноо ойдсноор манай хэд өндөр оноотой баг нь болж хуурдаг. За юу болсон бэ гэсэн чинь Арису маань Кюматай уулзахаас өмнө датад аралцсан бөгөөд нөгөөх нь гараа ухлаад бугуувчаа тайлах гэж зогсож байдаг. Бугуувчаа тайлж Арисуд өгөөд тэрийг нь мэдэгдлэхөө бидээ авч явснаар Дата Арису хоёрыг нэг баг гэж үзээд нийт оноо нь Кюмагийнхаас өндөр болсон болохоор манай хүн ялсан байдаг. Эдгээр эцсийн мөчүүд Кюмагийн буруугаас болж багийнх нь ялагдаж өөхөх болсон ч өдийг өртөөл түүний ачаар л амьд явж ирсэн болохоор Кюмаг огтхонч буруутгалгүйгээр өхөлтэйгээ баяртайгаар нүрт толцгаадаг. Нөгөө талд Дата маань бугуувчаа салгахдаа хэтэрхий их шарх авснаар харамсалтай шархаа таалгүй өд болсон ч эцэст нь түүний ачаар бусд нь ялалт байгуулж амьд үлдснээр дөрвөлжингийн ноёны тэмцээн дуусдаг. За эхний парт маань энэ дөрөв дуусж байна. 2 3 дахь партийг нь аль болох удаахгүйгээр оруулахыг хичээх болно. За тэгээд бичлэг таалагдсан бол дараагийн өнөөдөр дараарай. Дараах бичлэгээр уулзлаа. Түр баяртай.